Сайн байцгаана уу? Чит манай анж байна. За та бүхэнд өнөөдөр амглан ялгая. Тэгээд өнөөдөр уншиж байгаа ишлэл бас сонирхолтой ишлэл нэг л дээ. Би ч энэ ишлэл уншаад бурхнаас сонсоор юу вэ та юу гэж асуусан баг. Хосе намын 1-2. Эзэн хосоогоор дамжуулан анх альдсан үед эзэн хосод яв өөртөө завхаа ихтрийг ав. Завхаа хүүхдүүдтэй бол учир нь энэ төдөд эзнийг орхисоор ирээ зэрэг завхаарлыг үлдэж байна гэв. Ингээд бүхэл бүтэн хар түмэнд болон биднэрт хичээл заалахын тулд хосоод завхаа эмтээ сув гэж хэлж байгаа. Ингээд эзний үгийн дагуу хосоо үлддэг ба. Та нэмээ хосоо 3:1-ээс 3-т та эзэн надад Израилийн хүүхдийн өөр бурхад руу эргэж үзэмтэй бовыг хайрладаг боловч эзэн тэднийг хайрладгийн адил чи дахин яваад садар боловч өөрийн нөхөртөө хайрлагдсан юмыг хайрлав. Тиймээс би 15 шикел мөнгө нэг амир хагас сарвагаар тэр юмыг өөртөө худалдан авсан. Тэгээд би түнд чи олон хоног надтай хамт байх учиртай. Чи би хүнж болохгүй, эрэгтэй хүнтэй байж болохгүй. Тийхүү би бас чам руу хандах болно гэж. Ингээд юу нь явж байгаа эхнэртэй хүүхдээ олж байгаа сүүлд нь дахин худалдаж авах хэрэгтэй. Тэгээ байгалийн тийчээ захаа амтээ суу гэдэг хэсгийг сонсоод биднес та эзэн яагаад энэ хүнийг ингэж ишүүлэгчээр хэмэж одоо энэ хичээлийг цааж байгаа юм бэ? Тэгээ яагаад ингэж байгаа? Яагаад энэ хүнийг захаа амтээ суу гэж хэлж байгаа бүр гэж би нэгэн асуулт асууж байсан. Тэгээ тухайн үедээ би буруу асуулт асууж нэггээ ерөөсөө мэдээгүй л дээ. Яагаад энэ хүнийг л бодоод байсан болохоос том зургийг ерөөсөө хараагүй. Тэгээд сүүлд нь эзэн надад хэлчихсэн л дээ. Иесусыг явуулсан. Та нар ямар завхаа, ямар зайдан, ямар хэцүү, ямар гэм нүгэлтэй байхад би Иесусыг явуулсан. Үнэхээр чуулганы сүүл бүсгүй болгосон байна. Иесус би завхаа амтаа суулгахаар цэвэрлсэн. Гэтэ цэвэрлэгдэх ёстой. Үнд баталгаа олгож би бүгж өгсөн буюу үнэхээр золилтын өдөр зориулсан тамгалуулсан гэж ариун сүнсийг өгсөн байдаг биднэрт. Тэр чуулган биднэр цэвэр ариун байх ёстой боловч яг үндэ олонтоо завхаарч, олонтоо эзнээс уран, эзний үгээр явахгүй. Тэгээд бузар тахирчтай шүтэн. Ер нь бол одоо биеийн христийн биеэр нь харах юм бол үнэхээр л хэцүү байгаа юм. Тэгээд хосоо намайг унших үедээ би үнэхээр эзний хайрыг мэддэг ба. Эзэн Есүс Христос яаж биднийг хайрлсан гэдгийг мэддэг. Тийм учраас заримдаа бид нэр өөртөө анхаарлаа хандуулахгүй. Би мундаг, би сүлбэртэйч биш. Харин эзний хайрны үсээр бид нар энэ бүх зүйлийг хийж байгаа гэдгээрөөсөө батж болохгүй. Тийм учраас би одоо миний зүрхний буу ч юм уу, би завхаа учраас ч юм уу, завхаа биш учраас энийг хийнэ гэж бодож болохгүй. Ингээд сайн харах юм бол Библиэр маш олон завхаа хүмүүсийн тухай өгүүлсэн байдаг. 4-5 удаа хүнээс алсан хүмүүс ч гэсэн эзэн түүнийг дахин дуудаж бүр нэг төрлийн сэргээн ямар ч төр нүглийн авчаан сайн мэдээнд явуулсан байдаг. Самар хотод түүнчлэн бас завхаарч хүмүүсийг аварсан байдаг. Олон янзын байдлаар завхаа байгаа хүмүүсийг завхаарч байсан хүмүүсийг бүрээр босон байгуулсан байдаг эзэн. Эзэн завхаарлт үнэхээр дургу. Үнэхээр дургу шүү. Гэхдээ эзний үнэхээр дургу ч гэсэн тэр хүнийг хайдаг ба. Тэгэхээр завхаарлаас нь аврахыг бурхан үнэхээр хүсдэг ба. Цэвэр ариун болгож хариуцгаж авахыг хүсдэг ба. Үнэхээр Христийн тусаар цав цагаан үнэхээр хувцастай болохыг хүсдэг ба. Тийм учраас та эзэн дуудагдсан болвол үнэхээр урдны амьдрал чинь ямар байгаас үл хамааран үнэхээр эзэн танаа дамжуулан ажиллаа хийх гэж нэгт бити эргэлзээрэй. Тэгээд танд бэлэг авсаар ерөн олонний хүний өмч гаргаж магадгүй. Та яаж ч унсан байж магадгүй. Үнэхээр эзний оронд та мөнгийг тавьсан байж бас болно. Эзний оронд та алдар нэрийг тавьсан байж болно. Амжилтыг тавьсан байж болно. Бүр эсрэгээрээ махан биеийг өсвөлж суралт оронд та унсан ч байж магадгүй. Таны амьдрал юу тохиолцыг биелж мэдэхгүй. Гэтэ эзэн мэдэж байгаа. Эзэн таныг босгон байгуулах үед та яагаад би гэж бити асуугаарай. Харин чи яаж хийх юм бэ эзэн? Тантай хамт яа л гэж хэрэгтэй. Баярлалаа надад дахин боломж олгосон гэж талархах ёстой гэсэн. Эзэн яг хосоо дээр гаргасан тэр зүйлийг хийдэг. Эзэн үнэхээр өгөөмөр учраас дахин биднийг худалдаж авдаг ба. Маш үнэтэй Христийн цаар биднийг худалдаж авсан шүү. Тэгээд түр ариун сүнсийг бас биднэрт өгсөн ба. Үнэхээр ариун сүнсээр бид нар тамгалагдсан, бүгжлэгдсэн ч зарим газар бичсэн байдаг. Тэгээд эзэн минь дахин боломж олгосон баярлалаа. Харин дахин унахыг би хүсэхгүй байна.
Таны дотор цэвэр яриа амьдрахад тусаараа эзэм. Өдрөөс өдөр шинжилэн шинжлэхэд тусаараа гэж хэлээрэй гэж үнээр хүсэж байна. Тэгээд сайн унших юм бол Эфес 4:24 уншия. Оюун санааныхаа сүнс дотор шинжлэгдэж зөвхт байдал болон үнний ариун байдал дотор Бурхны дагуу бүтээгдсэн шинэ хүнийг өөртөө өмсөө гэж. Тэгэхээр Бурхны дагуу бүтээгдсэн шинэ хүнийг өөртөө өмсөрөө. Баярлалаа.